Сайн байцгаана уу манайхаа Little Man podcast-ийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ивент итгэгч Голомт банк, ивент итгэгч Fifiron, ивент итгэгч Орхон Beauty Salon, хамтрагч Happy Family, хамтрагч Мадам Цэцгийн дэлгүүр. Энэ удаагийн дугаараар шин заяа буюу бидний мэдэх Батукаас маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Урилга хүлээж авч хүрэлцээсэнд баярлалаа. Урьсанд маш их баярлалаа. Ирсэнд манай подкастыг ер нь үзчихсэн үү? Орсон цагаас нь үгүй. Ер нь нөгөө ингээд нэг жижиг хэмжээний шторкод яваал байсан шүү дээ. Тун удахгүй гэл. Тэрнээс нь хойш ер нь айгүй хүлээж агаад үтсэн. Тэгэд айгүй мундаг хүмүүс ороод яг ингээд нөгөө айгүй гоё зөвлөгөө мэдлэг өгөөл ер нь нөгөө би ер нь нэг тийм подкаст сонсдог хүн биш л дээ. Тэгээд ер нь бол Little Mom-ыг айгүй их сонсож байгаа. Тэгээ айгүй мундаг хүмүүс ордог гоё юмнууд ордог доо гэж бодчихсон чи өөрөө хэлчихлээ. Тэгэхээр би яасан гэвэл мундаг байх нэ хэлээ. За одоо бит хоёр болохоор манай бас нэг юм уламжлалт гэд би өөрөө нэрлэлцээ. Уламжлалт болсон нэг асуулт байгаа тэр нь юу вэ гэхээр хамгийн анх ээж болох мэдрэмж ямар байсан? Ээж болсноо яаж мэдсэн? За одоо би чи 8 жилийн өмнө анх ээж болсноо мэдсэн. Тэр нь болохоор нөхөртөөгөө бит хоёр оюутны нэг анги. Тэгэд оюутан байхдаа өвлийнхээ амралтаар бит хоёр нэг газар цагийн ажил хийдэг гэсэн. Тэгээ хоёлаа хийж хагаад нөгөө угаасаа хүмүүс тэгдэг л ах нөгөө сарын тэмдэг ирэхгүй ингээд нэг өнждөг штэ тий. Тэгэнгүүт нь санаанд ч ороогүй. Ерөөсөө тэр үед би жирэмсэн болцсон юм болов гэж ерөөсөө бодохгүйгээр ингээд нөгөө тест аваад үтсэн чи шууд 2 зураас хоёлаа цөг өсчихсэн болохоор хоёлаа шоконд ороод бүр гайхаад гэрээхэндээ яаж хэлэх вэ? Хоёлоо яг нөгөө ингээд нэг юм тулгамдж хүлээж авсан айгу. Нэг тийм баярлаач байгаа юм шиг айгач байгаа юм шиг хоёр бин рүүгээ хараад хоёр зураас руугаа нэг хараад ингээл хөөхттэй болдг юм ээжтэй гэлээ. Тий. Ерөөсөө тэрнээс бол цаашх яана яаж төрнөө хөөхтийг яах вэ мах уу гэсэн бодол ерөөсөө төрөөгүй. Яанаа л гэсэн зүгээр л нэг тиймэрхүү л бодол. Тэгэл тээгээ төрсөн тэр мэдрэмж хөөхтэй анхаарах. Ер нь бол маш гоё яасан. Тэгээд би ч аягүй олон цаг өвдөж төрсөн. Тийм болохоор яг төрөөл нөгөө төрсний дараа орон дээр ингээд нөгөө 2 цаг хүүхэд ингээд цэжин дээр ингээд эвтүүлдэг шүү дээ. Орноос бутал. Тэгээд яг тэр үед болохоор нөгөө ээжигээ аягүй их бодсон гэж хүмүүс тэгдэг шүү дээ. Яг тэгсэн. Яг л бүр ингээд яаж яхад өөрөө бүр аим олон цаг өвдөөд төрхийн хэцүү ингээд мэдээ төрсөн болохоор ч тэр яг л ингэж л намайг төрүүлсэн бах та гэж бодоод тэгжсэн. Тэгэл ээжигээ бодол уйлмаарцсан нэг тий. Нэг тийм баярлаад уйлмаарч юм шиг за тэгээд яг төрөх орон дээр ингээд байжсэн чинь би нөгөө орон нутагт төрсэн сэлэнгтэй. Тэгээд төрсэн чинь төрөх орон дээр байжсэн чинь нэг юм битүү малгай маск ингээд эмнэлгээ хувцолцсон хүн гаднаас орж ирээд тэгэл ямар хүү юм бол доо гэж одоо харж ирсэн. Маск аваад хинээсэн чинь манай нөхөр төрсний дараа орж ирээд тэгснээ надаас яаж ийн гайгүй юу майгүй юу гэж юу ч асуугаагүй ингээд нөгөө сөхөөд хүүхдээ хараад хүүхдийнхаа зураг мөргийг аваад хүүхдээ харж гарч. Тэгээл ер нь шууд 2 дугаар игнэрээ шууд төрх орон дээрээс шууд шилжсэн. Охноо болохоор яаж мэдсэн? Охноо болохоор ерөнхийдөө би одоо дахиж хүүхд гарахгүй гэж айгүйх бодож явсан. Тэгж жагаад бас нэг эмэгтэйчүүдийн жоохон эмчилгээ хийлгээ. За ерөнхийдөө одоо 6-наас миний хүү хурж байгаа юм чинь ер нь одоо нэг хүүхэдтэй олё гэж жоох имчилгээ хийлгэж нөө одоо хашир хүн гэж хаширсан үнийг хэлнэ гэдэг шиг л ер нь бол маш их зөөлөн байж байгаа л охиноо бүр ингэ яг олсон. Ерөнхийдөө тэр бол нэг гинтийн бол биш байсан. Төлөвлөлтөө. Батука маань болохоор одоо ээжүүд бүгд л мэддэг байлцсан тий 8 настай. Тий сая 8 сарын 23-нд 8 хүрсэн. Анх ер нь нөгөө төрөөд л за юм байна гэдгийг онцлогдсон юм уу эсвэл бол төрсний дараах одоо тодорхой хэмжээнд цаг хугацаа өнгөрсний дараа байсан уу? Би яг анхан төрөгч байсан болохоор сайн мэдэхгүй. Тэгээд яг тэр үед нууцаар яриад ингэмээрэн тэгмээрэн би ингэж тэгж гэд бас тэгээд ах нэг сөхөө байхгүй. Би чи бүр 27 цаг өвдөж төрсөн. Тэгээд яг одоо өөрөөрөө нөгөө ингэж дүүлэх ямарч тэнхэл авахгүй тэгж жагаад төрх орон дээр гараад асрагч нь ингээд гитсэн дээр тохиолдож дараад их баригч нь татаж авч исэн байхгүй. Тэгээ тэр үед надад ер нь бол тэгэхэд төрүүлэх нь маш амар байсан нөгөө хүүхэд юусаа ингээд доошилж өгөхгүй. Айгүй олон цаг би ингээд өвдөөдсэн болохоор тэгсэн чинь яг тухайн одоо яг ингэж татах тэр явцдаа тархинд нь цус харавчихсан юм байлээ. Тэрнээс жирэмсэн байх тээлтийн явцад ингээд үзлэг онцлогоо юмдаа ингээд ороо явахад хэвэн
Бүх зүйл асуудалгүй байсан ч гэсэн мэдээж тэгэл анхан төрөгч нар жоохон тоонус гэл юм байдаг шүү. Тийм л асуудал байснаас ер нь өөр асуудал бол байгаагүй. Тэгэл яг тэгэж татаж авах мөчид тархиндаа цус харсан юм байлээ. Тэгтээ тэр үед би яг мэдээгүй яг төрөнгүүтэй Батука маань уйлаагүй байхгүй. Янцглал, яраглал нэг юм сонин дуграал байсан. Тэг ямар ч байсан төрөөл миний ингэр дээр тавьсан. Тэгэл яг нөгөө жижүүр эмч байсан хүүхдийн эмч, хүүхдийн мэдрэлийн эмч энтрэгээ дуудаж үзүүлээл, эмэгтэйчүүдийн эмчигээ дуудаж үзүүлээл ингээд сонин дуграад байна гэдгсэн. Зүгээр гэл орж ирж нэг харчаал гар авсан байхгүй. За тэгчээд бид хоёр тэр өдрөө эмнэлэгтээ хоноод маргааш нь дахиад маргааш нь тэгээ шууд эмнэлгээс гарч байгаа. Бараг 24 цаг болоогүй шахуу. Тэгээ өглөө нь орж ирэнгүүтээ няраа эмч нь үзэл хоёр тархины даралт чалга гаргаар гээл гаргасан. Тэгээ эмнэлэгт болохоор уйлж хонсон байхгүй нэг шөнө. Тэгээд би одоо бодвол миний одоо хөхөн цөө ороогүй байгаа маань хүүхд маань өсөд байгаа маань гэж бодоод тэгээ гэртээ гараад нэг шөнө бас уйлж хонлоо. Тэгээ 3 дахь өдрөөс нь яг өмнөх өдрүүдэд нь юуроос анзаараагүй. Тэгээ 3 дахь өдрөөс нь ингээ анзаарсан чинь үлгийтэй байгаа хүүхд чинь ингээ нөгөө нүур ам нь ингээд хөхрөөл шүснэ хөөсөрч гараад нэг нүд нь ингээд нөгөө ирмэд байгаа юм шиг навчаадсан байхгүй. Аюу ойроор тавтамжтай. Тэгээ өрхийн эмчигээ дуудаад үзүүлсэн чинь танаа хүүхд чинь нэг л одоо юм тавтамжтай сонирн байна. Одоо хүүхдийн эмчид очиод үзүүлээгээд тэгээ хүүхдийн эмч дээр очиж үзсэн чинь 3 хоногтой няраа ингэж татаж ирдгүү ямар сони ингээд. Тэгээ анх тэгэж таталт өгсөн 3 хоногтой болсон. Бүр шууд. Тий. Тэгэл тэндээсээ бит хоёр чинь тэндээ хэд хоног эмчилгээ хийлгээд тэгээ их нялхас руу ирээд их нялхаст тэндээсээ унтуулахтай компьютер томографт ороод тэгээд төрх явцдаа тархиндаа цус харвсан байна. Харин хугацаа алдахгүй ингээд нөгөө ойрхон эмчилгээ хийсэн тулдаа цусан шимэгдээд одоо тархинд ингээд тэр голомт одоо нэгсэндээ идэгсэн юм сорвжилт нь үлдсэн байна гэд одоо ингээд хүүхд ингээд саажалттай цаашдаа юм таталт өгдөг юм хүүхд боллоо гэж нэг сартайдаа бүр яг ингээд яг оншоо авч ирсэн. Тэрнээс яг 3 хоногтойгоос таталт өгч эхэлсэн юм. Тэгэхээр бас аюултай тийм үү гэж угаас татах бол ер нь ёсгүй тий. Ёсгүй юм бэл. Ер нь бол хожуу үеийн хортлого маш өндөр байсан би. Тэгэнгүүт тэр нь ингээл амар хавагнаад идэм бэ. Даралт ихсээд ерөнхийдөө тим ээж нарын чинь хийсвэрт оруулах заалт байдаг юм байна. Тэгээ хүүхэд доошилжгүй ингээ өвдөд байгаа үед тэгэнгүүт яг тэ нөө залуу хүн өөрөө төр гэл ер нь манай жоохон төрхийнхэн тиймэрхүү байх гэдэг шүү дээ. Залуу хүн өөрөө төр одоо тий ингээ сэдэлт хийхээр дараа нь сэдэлтээр түрэн чи одоо хийсвэр хийлгүүл дараачих ч юмас хийсвэр байна гэл ингээд тэгээд чичирсээр агаал өөрөөрөө төрсөн. Тэгээд ер нь бол хийсвэрийн залттай л байсан юм байлээ. Тэгээ би ч тухайн үед өөрөө судалж мэдэхгүй. Тэгэл за гэл эмчнэрийнхээ өгөнд ороод тэгэл төрсөн. Тэгэл яг юм оншоо авсан. Одоо ингээд нэг сартаа ингээ хүүхэд 3 хоногтой ингээ таталт ингээ өгөөд эхэлсэн ш. Тэрнээс хойш нөгөө эмчнэр зөвлөж гин үү эсвэл заавар зөвлөгөө өгдөг юм бэ эсвэл яг өөрөө л ингээл яг гардаж арчилгаан дээр ингэж явсан уу? Эмчнэр ер нь юм чиглүүлэг өгд юм байна уу? Ер нь бол эмчнэрийн ер нь бол үг айгу хатуу. Яг анх ингээд нэг сартаа даа хүүхдээ онцлуулад авч яхад за хүүхд чи ингээд саажилттай болно. Ингээд таталт өгдөг. Одоо ингээд ерөнхийдөө бол ингээд тавилан тодорхой. Тийм учраас чи өөрөөсөн сэтгэл зүгээ бэлтгэх хэрэгтэй. Тэгээд мэрэгжлийн эмчнэр бол одоо тэгээд ойрхон шиг те дахиад хүүхэд гарга, хүүхдээ дагаа хөгждөг гэдэг нэг тиймэрхүү зөвлөгөө өгдөг. Тэгээд эм тан эмчилгээний хувь зөвлөгөөхөөс ер нь бол асаргаан дээр бол яг тийм нарийн зөвлөгөө бол өгдөггүй. Тэр үедээ одоо өгж байгаагүй. Одоо сүлд онцлогж байгаа хүүхдүүдийг бас яаж байгааг сайн мэдэхгүй лээ. Тэгэл яг өөрөө гардсан уу? Тийм. Тэгэхээр одоо яг ийм би ингэж лавшруулах гэдэг нь юу вэ гэхээр за энэ хүүхдийн онш бол ингээд саажилттай. За энэ хүүхдийн бол ингээд аутизмтай тий. Энэ хүүхэд бол ингээд одоо янз бүрийн юм өвчнүүд байна л да. Одоо бусад эрүүл хүүхдүүдээс арай өөр гэж нэрлэдэг да тий. Тэгэхээр саажилттай гэдэг нь одоо яг ямар байхыг хэлээд байгаа. Одоо ингээд дөрөв мөчн огт хөдлөхгүй юм уу? Тархиталгаа нь яг ямар байх юм тий. Тийм хүүхдүүдийг ер нь хоол ундны хувьд, хасаргааны хувьд ямар байлгах ёстой юм гэдэг дээр бол хамгийн сайн мэдчихэж байгаа шүү тий. Ерөнхийдөө саажилт гэдэг болохоор одоо тархиараа одоо ингэж бодоод байгаагаа одоо нөгөө тархиараа бодоод байгаагаа ингэж үйлдэлээ захирч чадахгүй одоо байгааг л нэгэсэндээ одоо
энгийнээр хэлвэл гэхдээ таталт өгдөг саажилттай хүн хүүхэд таталт өгдөггүй саажилттай хүн хүүхэд гэдэг бас хоорондоо маш том ялгаатай байгаа байхгүй. Яагаад гэвэл таталт өгөхөд нэг удаадаа нөгөө маш олон мянган эдис тархинаас үхчихийдэг. Тэр хизээч эргээд сэргэх боломжгүй. Хүүхдийн таталт маш их байгаа давл одоо манай Батукаг ингээл жоохонд ингээл дасгал хөдөлгөөн хийгээл ингээл ууггүй нухсаар агаал ингээд сугнаас нь барихад өөрөө ингээд өвдгөө нуглаад хөлөө зөөгөөд ингээд гიშигдэг би ингээд дэмнэж өгдөг л байсан бол таталт их байгаа учраас одоо ингээд хөвтөж явахдаа бүтэн эргэж чадахгүй болчихж байгаа хгүй. Тэнгүүд хүүхдийн хөдөлгөөн ингээд хөгжил ингээд ухраад байдаг. Чаддаг юм чадхаа болоод ирнэ. Тэнгүүд таталт өгдөггүй саажилт болохоор оюун ухаан ингээд жоохон хөгжүүлээд авах боломжтой байдаг. Хөгжөөл яваад ядахна босоод гүүгээд ингээд чаддгүй маа гэхэд өсөг тоо заахад бас нэг тодорхой хэмжээгээр сурах магадлалтай. Та хоёрын хувьд одоо яг ямар төвшөнд яаж явж байна? Бид хоёрын хувьд бол одоо ер нь бол яг багт нь бол ингээд мэдээж ингээд хөдөлгөөн юмнууд хийгээд таталт нь бол Батукагийн хувьд ер нь одоо татал чинь бас ингээл олон төр ингээд нэг онш байгаа. Тэр нь дундаа манай үгийн таталт болохоор эмэн төсвөртэй гэдэг ерөнхийдөө маш одоо онцгүй хэлбэрийн таталт. Нэг эмээ ингээд уулгаал таарж итэл дахиад ингээд нөгөө тархаа болчдөг, дасал болоод ирдэг. Тэгэнгүүт Батукагийн хувьд болохоор ингээл нилээ ингээл дасгал хийгээл уухгүй ингээл хийж л байна. Тэгжээтэл нэг ханаад хүрэх ч юм уу эсвэл жоохон ядраачих юм бол эргээл таталтан жоохон сэдрээл тэгээл нөгөө хийж исэн юмнууд байхгүй гэх мэтчлэн болчоор бид хоёр тэгэл ер нь байнгын одоо тэгээд одоо томроод ирэхээр бид хоёр ерөнхийдөө дасгал гэхээсээ илүү аль болох нөгөө гар хөлийнх нь булчин махнуудыг хатангаршуулчихгүй тэг ядаж ингээд бүр ийм болгочихгүй тул байнгын тослогоо массаж тиймэрхүү юм ерөнхийдөө хийгдэж байгаа. Одоо нөгөө ингээд таталттай саажилт гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо анх бол ингээд бага багт ингээд тархитлагын хувьд бол ингээд сорвжоод ингээд үлдээд одоо цаашдаа ингээд хөөгчгөөд ингээд боломжтой байгаад байсан шүү дээ. Одоо юм сурахад сурж болно. Харсан юм аа сурна. Гэхдээ тархин зөв ажиллаж байгаа мөртлөө гар нь ингээд зөв өдөрдөгдөхгүй. Тойр хувьд одоо яг яасан байна? Тэр одоо ингээд олон дахин давтамжтай ингээд таталт өгөөд тахаар ерөнхий үйл ажиллагаанд ямар сөргөнөл байна? Одоо бид хоёр сая сүлд Солонгос руу явж онцлуулаад ирж байгаа хгүй. Дахиад ингээд шинжилгээнүүдэд хамрагдаад тэгэхэд хүүхдийн тархины хэдэн хувь нь яг одоо бүрэн ажиллагаатай байна гэдгийг ингээд үздэг. Тийм шинжилгээнд орсон. Тэгэхэд ер нь бол нэг 40 хүрэхгүй хувь нь л ажиллагаатай байна. Яг одоогийн байдлаар бол тэгэнгүүт бусад хэсэг нь таталтандаа ингээд хүчээд байсан байгаа хгүй. Тэгээд ер нь бол таталт одоо өдөрт заримдаа хурц үедээ өдөрт бүр ингээд бараг 10-20 удаа татна. Тэгэл тэгэж их татхаараа нөгөө хүн ингээл нэг шүрмэс татхаар ингээл нэг өвчөө орчтой шүү дээ. Тэр шиг л ингээд жоохон унтараал нэг юм болч. Тэгэхээр тэр үед нь бид хоёр юм хийж чадахгүй. Бүр сөлдчихдэг. Тэнгүүд одоо ингээл маш их дасгал хөдөлгөөн одоо ерөнхийдөө бол таталтыг ингээд яг одоо хүүхдийн бие ингээд бас 8 нас хүрчээр чинь бас нэг юм хүлээж авах нас гэж бас байна шүү дээ. Тэгэнгүүт одоо бол дасгал хөдөлгөөнөөс илүү бид хоёрт арай илүү нэг юм арчилгаа л илүү хэрэгтэй байгаа. Тэгэл яг тэрийгээ л хийж байгаа одоогоор ерөнхийдөө тарих хөгжихгүй байгаа гол шалтгаанд таталт л байгаа. Тэгээд одоо 3 сараас анх таталт өгсөн гэхээр энэ ямар нэг зүйлээс болоод таталт өгсөн байх уу? Эсвэл цаанаасаа ингээд онцлог нь л тийм байсан гэж онцлог. Одоо тэр тархиндээ одоо нэг өсөндөө тархиндаа тэр харвалт өгсөн одоо нэг голомт байгаад байгаа шүү дээ тий. Яг тэрнээсээ л одоо болж ингээд таталт өгж байгаа. Гэхдээ зарим таталт өгөхгүй байгаа даа шүү дээ. Тий. Тэгээд зарим нь болохоор саажилт чинь бас их олон янз аахгүй. Батукагийн хувьд харвалтаас болоод таталт өгөөд ийм саажилт одоо гээд ийм авсарсан оншилчж байгаа шүү дээ. Тэгэнгүүт зарим таталт чи одоо хүүхэд төрөөд нэг шаарлалт явагддаг шүү дээ. Нярaan тэр шаарлалт их хүнд явагдаад ч юм уу. Тэгээд бас саажилт үүсэх магадлал. Тэгээд саажилт үүсэх магадлал маш одоо их байдаг байхгүй юу? Ганцхан ийм нөгөө харвалтаас үүдэлтэй биш. Тийм болохоор Батукагийн таталт саажилтын гол шалтгаан нь бол тэр харвалтаас үүдэлтэй байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр нөгөө бас давхар жоохон хүнд тал руу орчод байгаа юм шүү дээ. Ер нь бол тийм. Тэгээ одоо Монголд бас одоо сүүлийн үед ч бас нэлээ ихсээд байна те. Ер нь ингээд эрүүл хөөхөд төрүүлээд хэцүү болоод байна гэл. Эсвэл бол тээж хахад ураг гидсэн дотор амьгүй болж байна гэл те. Тэгээд мэдээж энэ амар хэцүү л байгаа л да. Яг тэр
за танаа хүүхдүүд ийм байна гэд хэлэх тэр сэтгэл зүйн тэр үеийг яаж давсан та хоёр? Хүн яг ингэж оншийг хүлээн зөвшөөртлөө бас нэлээд хугацаа шаардлагаддаг юм байлээ. Яг эхлээл нөгөө оншийг ингээд сонсонгууд яагаад юм болчих вэ? Яагаад заавал миний хүүхд юм болоо? Би юу буруу хийсэн болоо гэд ээж эхлээд нөгөө өөрөөсөө хайгаад идэм лээ. Би юу буруу хийсэн болоо? Тэхэсгүй байсан болоо, ингэхэсгүй байсан болоо гэл нэг жоохон тэгсэн бол ингэх байжтэй гэл нэг жоохон өнгөрсөн төгөө зууралдаад нэг юм ер нь бол надад нэлээд хэдэн сарыг тэгэж өнгөрүүлсэн. Бараг 5 сартай болтолно. Тэгэл хүн хүлээн зөвшөөрч чадахгүйгээ миний хүүхд зүгээр байна. Тэнгүүт хүүхдийн чинь хөгжил угаасаа нэг 4-5 сартаагаас ингээл нэг өөртөө нэг цогж мөгөөл эхэлдэг штэ тий жоохон эргэх хөрвөөх тэгж байгаа суух муух гэл яг тийм хөгжлийн үеүүдэд манай хүүхд угаасаа яг юм хоцрогдолтой юм байна гэдгийг хүн хүлээн зөвшөөрч эхэлдэм байлээ. За нэрэл үнэн л юм байна те. Би одоо ингээ хүүхдийнхээ оншиг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна гэл тэгэл тэрнээс цаашаа за одоо би яавал энэ хүүхдийг арай одоо дээрдүүлж болох вэ гэл судлаад одоо яг ийм ижил онштой хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн нэгдэлд нэгдээд туршлага солилцоо тэр дунд ч одоо бараг натай ч 100 хүүхдтэй хүүхдээ асарж байгаа ээж ч хүртэл байна. Ийм саажилттай хүүхдээ асарж байгаа. Тэнгуут тэднээс чинь ингээл зөвлөгөө мэдээлэл аваад ингээд тэгжил явсан да ер нь. Тэгээ цаг хугацаа өнгөрөхөөр л нөгөө дасан зогцож хүлээн зөвшөөрөх юм байна тий. Тийм ер нь бол тийм юм билээ. Тэрнээс яг ингээ гинт ингээл палхийл хэлчихэж байгаа ах тий. За ингээл юм байна. Одоо энэ дэр чи ингээл тархины энэ зурган дээр чинь ингээд ийм юм байна. Эн чи ийм гэсэн үг шүү. Танаа хүүхд чи ийм шүү гэл ингээл хэлчихэнгүүт заач гэж хэлж чадахгүй байгаа юм чи хүн чинь. Тийм тэгэл хэцүү юм билээ. Тийм. Гэхдээ манай заяа чинь болохоор маш олон ээжүүдэд урам зориг өгж байгаа. Ийм одоо заавал хөгжлийн бэрхшээлтэй ч биш. Эрүүл саруул хүүхдтэй ээжүүд ч гэсэн маш их дагдаг, үлгэр дуурайл авдаг. Хүн болгоно ямар ч амьдралтай байж болно те. Гэхдээ хэдүүлээ гоё бүх зүйлийг ингээд гунаал, гутраал те. За одоо манай хүүхд юм бол за одоо би яана те. Ингээл гадагшааж гарахгүй, дотгошоож орохгүй. Гэлгүүгээр яг ингээд нийгэмтэйгээ яг зэрэгцээд ийм хүүхдтэй ингэж арчилдгаа бусадтай хуваалцж байгаа нь бас амар мундаг байгаа хгүй. Тэгжээж бас нөгөө юу яадаг бах. Өөрийнхөө сэтгэл зүг бас эмчилдэг бах гэж би бодоод байгаа. Тийм, ер нь аль тэгсэн. Би сая охиноо төрүүлээд нөгөө хүмүүс төрсний дараах сэтгэл готрал гэж амар их ярьдэн шүү дээ, тий. Яг хүүдэр бол би тийм юмдээ гүртэж одоо үзээгүйхэн цаашаа тэрийг мэдрээгүй юм шиг байгаа. Нөгөө шууд л ингээл нөгөө онш монш инээ тэрэг гэсэн болохоор яг тэрний төлөөлөл байсан болохоос ш би яаж ийн гэдгийг юус анзаараагүй юм шиг байгаа. Тэгээ сая охиноо төрүүлсэн чинь би яг 2 нь ялах хүүхдтэй юм шиг болсон байхгүй. Тэгэл мэдээж ингээл гам бариулах хугацаанд гэрийнхээ ингээл цог байна те. Тэгэл хэдийн удаа надтай байхав тэ 1 сарыг өнгөрөөгөл би чи мэдээж 2 хүүхдээ аваад ганцаар үлдэнэ. Яг тэр үед уйлах, унтах, идэх те би засах нүртэл ингээл зэрэгцээл. Тэгэнгүүт би яг ингээд амар сэтгэл готролд ингээ өртөж эхэлсэн байхгүй. Амар хэцүү санагд заримдаа дунд нь ороод тэгэл нэг гартаа охиноо ингэж тэрж жагаад нөгөө гараараа хүүгээ тэрэгнээс буулгаад памперсын солиод буцаж ингээл ингээд тэгээ манай охин яаж яхад багтаа айгүйх ахуулах гал нэг уйлдаг байсан. Тэгэл ер нь бол анх бичлэг зүгээр ингээд нөгөө нэг өдрийн бичлэгээ ингээд нэг юм зургаар ингээд нөгөө оруулж анх удаа оруулж исэн зүгээр. Тэгсэн чи хүмүүс амар их ингээд нөгөө ямар хөрхийн юм бэ ингэлээ тэглээ гэл ингээд амар их дэмжсэн юмнууд ирээд тэгэнгүүт нь би ингээд нэрэ бичлэг хийгээд үздэг ч юм билүү гэд. Гэтэ тэр үед намайг хинч хороогүй л дээ. Хорсон бол одоо хийгээгүй л байсан ба. Тэгэл яг анх тэгэж бичлэгээ 7 хоногт 1 мэг гэл ингэж оруулж байгаа. Тэгээс үлд тогтмол оруулдаг болсон. Ерөнхийдөө бол хүмүүсээс ирдэг сэтгэлдлүүд болохоор тэ одоо би ингээд нөгөө гэртээ ингээд нэг хэсэг суух хугацаанд ингэж гунж гутраал ингээд хэцүү байна гэж бодож байхад таны асуудлын хажууд чи одоо юуж биш юм бэ штэ гэд амар их урам зориг авж байгаа гинтэр гэл хүмүүс амар тэнгуут би өөрөө тэрэндээ амар урамшаад нэг ясандаа сэтгэл готрал маань бас ингээд эмчлэгдээд гэх юм уу айгу тэгээд тийм ерөөсөө тэгээд одоо хүртэл ер нь сөрөг сэтгэгдэл одоо тийм элдв юм ер нь орж ирээгүй тийм учраас айгу гоё яадаг нэг л юм дотно. Би бас яг тэгжээс аахгүй нөгөө юуг хараал хоёрыг бас ингээл хараал мэдээл тэгэнгүүтлээ тэр үе чинь бас
би нөгөө нялах битээс юм аа хөөхөд бас жоохон тэгээл бас нэг л юм орчсон. Ингээд тэгчээд ингээд хоёрын би бичлэгийг ингээд үзээд ингээд уйлаад юу би нэрээ тий. Би нөгөө жаргалаа бүр зовлонтой андуурсан явж исэн байгаа байхгүй. Тэгээл тэрийгэ хараад бас амар хүч авсан тэндээс чи ингээд бүх хүн өөр ч гэсэн бүгдээрээ л амьдрах гад хичээж ийн бүгдээрээ л өөр хүүхдүүдээ сайн болгох гэж хичээж ийн боломжгүй байсан ч боломжтой болгох гэж ингэж зүтгэж ийн гэд тэрийг хараад ер нь бол бас их урам зориг авсан. Тэгэхээр одоо Монголд бас маш олон ийм ээжүүд байгаа. Тэр ээжүүд гэсэн өөрөөс чинь үлгэр дуурайл авч урам зориг авч ингэж хичээж байгаа гэдгийг би бас ээжүүдийнхээ өмнөөс уламжилж хэлмээр байна. Баярлалаа. Вирусын эсрэг дархлаа дэмжих үйлдэлтэй Вифирон. Амьсгалын замын зочмог халдвар болон вирусээр үүсгэгддэг бусад халдвараас урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэнэ. Вифирон. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Та Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээ ашиглах бүртээ оноо цуглуулаарай. Бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр авсан харилцагчид 10,000 оноо. Харин онлайнаар авбал оноо 2 дахин үржигдэнэ. Мөн төрсөн өдрөнд тохиож байгаа харилцагчид 10,000 оноо бэлэглэнэ. Та цуглуулсан оноогоор хамтрагч байгууллагуудын хөнгөлтийн купоноос сонгоо авах эсвэл сар бүр iPhone 15 Pro Max гар утасны суглаа авах боломжтой. Таны тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр. Голомт банк. Тусалж ус ороогүй хусны шүүсээр хийсэн 100% органик АГА 31 брендийг дөнгөж төрсөн нэрахаас эхлээд харшламтгай эмзэг арьстай хүмүүс ч хэрэглэх боломжтой. Гэр бүлийн брэнд АГА 31. За ингээ Батука маань юм болцсон арчилгаа сувилгаа ажил бол хийхгүй байгаа шүү дээ тий. Ажил хийх боломжгүй ингээ байж байгаа дахиад 2 дахь жирэмслэлтэй болоод айдас хэрэгс. Ер нь бол маш их хайсан. Одоо стол нөгөө зөөлөн гიშгчил охиноо төрүүлсэн ер. Тэгээ би хяналтынхаа эмчээс ер нь хаширахгүй сэлэнгтэй төрсөн бас адилхан. Тэгээ хяналтынхаа эмчээ би ингээд хийсвэрт орчё. Надад ингээд өөрөөрөө төрөх ямар сэтгэл зүй алхаа. Дахиад би ингээд ер нь бол маш их айж ийна гэдгийгсэн чинь үгүй чиний би ийм сайхан байна, ураг ийм сайхан байна. Дахиж тийм азгүй юм болно гэж байхгүй. Эм чин одоо ингээл ер нь бас сэлэнгийн төрөх тасгийн эмчнэр бүгд мэдэн Батукаг одоо нөө жижигхэн шүү дээ. Тэгэл бүгд мэдэн тийм учраас дахиад тийм асуудал гарна гэж айх шаардлага байхгүй тэгээд өөрөөрөө л төргээд тэгэл өөрөөрөө төрсөн. Үнэхээр тавтан төрөлт болоод тэгсэн үү үнэхээр 2 цаг өвдөл төрсөн. Айгуу гоё төрсөн тэгсэн чи хүүхд чинь төрөөд уйлдаг юм байна. Анх удаа ээж олж байгаа юм шиг л. Тэгээ тэр мэдрэмж ямар байсан? Бүр ингээд шаал өөр байсан. Тэгээ хүүхд чинь тэгэл яг одоо тэр үедээ нөгөө оншоо ингээд нөгөө хүлэн зөвшөөрч чадахгүйсэн гэж аа штэ. Миний хүүхд зүгээр байна гэж бодоод байсан гэж. Тэнгүүт охиноо төрөөд ингээд эрүүл хүүхэд ингээл 1-2 сартаа ингээл 3-4 болоод ирэнгүүт нэрэл миний хүү бас ингээд өөр ээжтэй гэдгийг хүртэл дахиад ингээд бодогдоод эхэлж байгаа байхгүй. Танаа хогж бас ладтай шүү дээ. Яг нэг маашаа шиг тийм бүр яг адилхан амар дүрсгүү. Тэг бүр яг нөгөө ахыхаа хийж чадаагүй гүцэх гэж ирсэн айтал бүр ингээд давуулан хийдэг бүр юмыг бүр амар. Тэгээд нэг хөөрхөн хайр хүргээд идэг надад харагддаг зүйл нь юу байхгүй юу? Ингээд хүлээн зөвшөөрдөг. Айгуу сайн ингээд ээж ахыг авж ин да, ээж ингэж ин да, ээж аваад тийшээ явцсан да гэх хооронд тэр хооронд би айгүй мундаг хийж ийн гэж харсан аахгүй ингээ эмээтэйгээ ээж үлдчихэж ийн. Тэгэл ээжигээ агааг нь авч байгаа хооронд тэнцээ чин тэгэл ээжийн хэрэгцээ байгаа мөртлөө тэнцээ ингээ сууж байгаа аахгүй тий. Харин тийм. Тэр болгоныг харжаад хөөхөж ер нь цаанаасаа л зөнгөөрөө идэг юм байна дөө. Ер нь ингээл булаацлахгүй ээжигээ булаацлахгүй тэгэл ингээ хар мараас чинь тэрж ирсэн байж байгаа шүү дээ. Тэр мөрийг харахаар нэг өөр ингээл явчихсан ш. Тэгэл нөгөө хоёрыг харахаар хоёр жаргалтай байх шүү. Тийм миний охин ч айгүй мундагөө. Би ямар сайндаа нөгөө Батукагаа айгүй их ингээ нөгөө эрхлүүлдэг. Тэгээ яг сүүлийн үед анзаараадсэн чинь охинтойгоо болохоор нэг том хүн шиг байчаад хүүгээл айгүй эрхлүүлээд байгаа мэн гэдгийг анзаарсан. Тэгээд гисэн чинь Батукаг
унтчихахт нь тэгээ очиж харчаад сэрсэн бахаар нь өө миний сайхан зулцах сэрсэн байж тээ гэд яриа явуулсан баг. Бабуга юу гэж байгаа шүү дээ. Ээжийн сайхан зулцсан батуга л агаа да гэд бүр мэдсэн. Хөрхэн амтан бүр. Харин яг нөгөө би ингээд та хоёрыг хараад тахад та гурыг ингээд харж байгаа шүү дээ. Тэгэнгүүт л яг бүр хэрсүүчсэн байгаа байхгүй. Тэгээ яг нөгөө хүүхэд зөнгөөрөө ингээ өсдөг юм байна да. За би ингэх ёстой. Ах маань ингээ бүр ингээ тайлбарлаж хэлээг байгаа шүү дээ. За ах чинь ийм. Тийм болохоор би чамд ингэхгүй гэд тайлбарлаж ирсэн юм ер нь. Үгүй. Ер нь бол хизээч тэгж байгаагүй. Зүгээр ингээл цаанаасаа бүр зүгээр ингээ зурган дээрээс харахад л цаанаасаа бүр тийм болчиход. Одоо цэцэрлэгт бүр айгу мундаг явж илээ шүү дээ. Тий. Бүр амар тэгсэн чи 2 хоног гэртээ амарч. Ээжээ би найз явахгүй ш хоёлаа бабука руу явахгүй гэсэн. Орохдоо жоохон дургуул орж илээ. Гэхдээ яг нөгөө гэртээ Батугаатай ир чинь тэгэл аймаатай нэг баян ингээл тоглоод байж чадахгүй байгаа шүү дээ бас. Тэгэнгүүт чинь бас өөдцэн байд юм шиг гэн. Тэрэндээ бас их дуртай явж ах шиг гэн. Тэгээ айгу ер нь бол охиноо бас их бие даатчихсан болохоор тийм байх уу гэж бодсон. Бүр анх бол Батугаатайгаа би 14 хоног хэвтэх гээд 10 сартайд нь хамгийн анх яг олон хоногор үлдээж исэн. Ер нь бол яг тэгдэг болохоор илүү бие даалттай байгаа ах л гэж бодод байдیں۔ Тэгээ та хоёр маань бас нөгөө сүүлд юу явсан штэ. Солонгос явсан тий. Тэндээс болохоор ямар үр дүн мэдэрч ирсэн? Ерөнхийдөө Монголд хийлгэж байгаагүй шинжилгээнүүдээ хийлгсэн одоо тэр тархин хэдүүв ажиллагаатай байна гэдгийг хүртэл мэдэж ирсэн. Ерөнхийдөө бол Монгол дахь онцтой бол ижилхэн онцтой. Гэхдээ Монголоос илүү их эмчилгээний сонголт байх юм байна. Одоо энэ имийг уугаад болохгүй болвол дараа нь нэг хагалгааны төрлийн юм яригдах юм байна гэд нэг тиймэрхүү имийг бас мэдэж авч ирсэн. Тэрнээс бол ер нь бол яг одоо ийм нааштай гоё гэх юм уу те ер нь бол тийм юм бол нэг сонсож бол ирээгүй. Ерөнхийдөө оншоо баталсан яг эмний сонголт илүү байгаа юм байна. Эмчилгээ ингээд энүүгээрээ яваад тунгийн нэмээд эмчтэйгээ ингээд холбогдоод энэ ингээ болохгүй бол бас цааших юм яригдаж болох юм байна гэдгийг л мэдэж ирсэн. Одоо нөгөө эмний сонголт гэдэг нь таталтын л болиулах гэдэг. Тийм, таталт ингээ болж байгаа юм бол тархины одоо өгцсөн хэсийг дахиж ингэж нөгөө нөхөн сэргээгдэх юм. Сэргээгдэхгүй. Гэтэ одоо тэр 40% бол ингээ аваад үлдээд тэрийг хөгжүүлээд явж болно гэсэн үг шүү дээ. Адаглаад л тэг гартан бариулсан юмыг өөрөө ингээ нэг амрууга хийгээд идчихдэг болгочмоор байгаа хгүй ер нь бол тэгэнгүүт заримдаа бас хүүгээ ингээл те ядаж ингээл ганцаараа суудаг болчвол гэл ингээл нухаалгаа штэ те тэгэнгүүт хөөх амтан заримдаа ядраал таталт их ингээл болчингууд би нэг амар хуваа ичээсээ ээж шиг одоо юу гэдэг тэр хүүхдээ ингээд ганцаараа суудаг болчоосай ингээд юмаа бариад иддэг болчоосай гэдэг чинь миний л хүсэл ахгүй тэнгүүт яг тэр хүслийнхаа одоо нөгөө төлөө хүүхдээ ингээд жоохон хүчлээд байгаа юм шиг яг тэгэж мэдрээ сүүлийн үед зүгээр нэг жоохон ингээд өөр нь байлгаа 50 одоо ядаж бит хоёр таталтаа зогсоочвол тархиа ингээд одоо хөгжүүлдэг юм а гэхэд ядаж өөрөө зовиоргүй байх байхгүй. Тэгэл хулгарын тослох те хатангар шуулчихгүй ийм байх юмаа л хийж байгаа ер нь бол одоогоор таталт өгсний дараа маш их зовиортой байдаг. Тэр үеийг ингээд яаж даах юм та хоёр? Бид хоёр одоо тэгэл гар хөлийн одоо чангарсан гар хөлийн илээл ингээд жоохон тайвшруулах бүр хүнд татч мацыг тайвшруулах тариа марэ хийхээс одоо яг өөрөөр бол бид нарт хийж чадах юм байхгүй. Тэнгүүт одоо яг хамгийн түрүүний зорилго чинь тэр таталтыг л зогсоох байгаад байхгүй. Ядаж хамгийн түрүүнд те хөгжүүлдэг юм а гэхэд ядаж өөрийнх нь зовиорыг багасгахмаар байгаа байхгүй. Тэгэл таталттай л ингээл ер нь бол айгүй их тэмцэж байгаа. Одоо тэр нөгөө сүүлд солонгос яваад нөгөө таталтын эмнүүдээ аадэрсэн шүү дээ. Тэр маань одоо бас тасал болох юм уу? Ингээд уугаад байвал. Ер нь бол гэхдээ таталт нь бол гайгүй байгаа. Битүүч одоо ер нь 6 сар ингээ хэрэгжилчлээ. Сая дахиад 6 сар эмчтэй дахиж үзүүлээд захиж авсан. Тэгэхэд ерөнхийдөө энэ 6 сарын хугацаанд уугаад ийм үр дүнтэй байна гэдэг бол гайгүй байна. Бусад эмнүүдээ бодвол зарим юм бол ингээд айгүй хурдан хугацаанд мэдэгддэг. Тэнгүүт ингээд бүтэн 6 сар уучаад гайгүй байгаа учраас ерөнхийдөө бол боломжийн байна гэж үзэж байгаа. Тэгээд манай хүүхдийн таталтыг яг солонгос эмч таталтыг хизээч зогсооно гэж бол одоо боломж бол байхгүй. Ийм төрлийн маш хүн төрлийн таталттай учраас хэдүүлээ яаж баг одоо хүч султай те байлгах вэ гэдэг дээр л
одоо яригдана гэж байгаа байхгүй. Тэнгүүт ерөнхийдөө бол таталтын зайн маш холдоод хүчин сулраад нэг өөрт нь өгдөг зовиорнчсэн гайгүй байгаа. Одоо ийм юм уу? Нөгөө нэг таталт маань өөрөө ямар нэгэн шалтгаалны улмаас одоо дархлаа унагч одоо би тэгээд ханаад хүрэхэд дархлаа унахаар ханаад хүрлээ ч юм уу тэгдэг шиг одоо за нэг ингэчлээдээ одоо татах бах та гэсэн үед татдаг юм уу эсвэл зүгээр ямар ч ингээд мэддэггүй ингээл хизээ болох нь мэддэггүй бие организм нь ямар байгаас нь үл шалтгаалаад юм таталт өгч идэм болов яа гэм бэл ерөнхийдөө одоо ингээ халуурах гүйлгэж суулгах бөөлжих тэг хит бөхчм орчинд байх ийм сэтрээдэг хит идэвчин зүйлүүд байна. Одоо арц ганганы үнэр одоо арц уугуулах энтергээд тэгээд тиймэрхүү одоо хоол хүнсэн дээр ч гэсэн одоо нэг эсгэлэн төрлийн цагаан эдэ мэдээ ч юм уу тиймэрхүү юм дээр ингээд таталт сэтрэх юм эрсдэлтэй байдаг. Тэднэрийн ингээд юу яагаад байвал Батукагийн хувьд болохоор ингээ нөгөө ийм дохиж татдаг төрлийн таталттай байхгүй юу? Тэгэнгүүт цочоож ерөөсө болтгоо. Унтчихсан цочоос сэрэх ч юм уу одоо гинт ингээл чанга дуу чимээ гарах ч юм уу өөрөө жоох ингээ нөгөө ингээл цоччихороо тэгээ татчихдаг байхгүй. Тэнгүүт чинь л нөгөө унтангуут нь чимш бүгдийг ингээл юмд одоо юм ингээл тор гээл ер нь бол гэхдээ яг дуу чимээ болгонд ингээд бас цочоод байхгүй. Яг өөрөө ингээл нэг бүр ингээд нэг тийм байна. Юм ингээд цочин штэ ингээл ямар нэг юмд ингээл цоччихороо нойр нь ханаагүй ингээл нэг цочоод ингээд сэрчин штэ ялангуяа унцаад сэрснийхаа дараа айгүйх татдаг. Яг тайван өөрөөр нь ганцаар ингээд унтуулаад сэрэх юм бол гайгүй. Зарим өдрөө бол одоо таталтгүй шахуу өдөр бас байдаг болчиход байгаа вэ. Бүр өдөр болгон ингээд өдөр болгон таталт таахгүй тий. Сая Солонгос явахаас өмнө бол бүр өдрийн хэд таталт өгнө. Тэгээ татаж байгаа л хөрх юм ингээл унтаад өгдөг байсан байна. Тэгэл бүр ингээд таталт өгөхөр ч нөө хүний ингээд бүх булчингууд ингээд нөгөө чангарж байгаа шүү дээ. Тэнгүүт ч өөрөө давхархаал ундаа иж байгаа гэсэн тураал ингээд нөгөө тасгал хийцэн шиг л болчиход байгаа байхгүй. Тэгээд одоо бол таталт нь бүр нэлээд багассан маш Солонгос юм бол өстой сайн үр дүнтэй л шүү дээ тий. Харин тий. Солонгосоо эмнүүдээ угаад ингээд харьцангуй талтын гайгүй болгоод ингэ явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр нөгөө сүүлд харин бит та хоёр ч нөгөө нэлээд удаан бас оншин олдохгүй байгаа. Амин үзүүлэлт нь хэвэн тэгсэн мөртлөө оншин олдохгүй гэдэг хэлжсэн шүү дээ. Тэрний нөгөө учрыг ойлгосон уу? Үгүй одоо нөгөө нэг шинжилгээний хариу бүх юмнууд нь хэвэн гараад байгаа байхгүй. Тэгсэр нэ ингээд амин үзүүлэлтүүд нь заримдаа унаад ингээд зүрхний цохилт юм багасаад заримдаа жоохон таарад биеийн халуун заримдаа жоохон хөрөөд тэгэхээр 2 удаа ингэсэн. Гэхдээ ер нь жоохон ойрхон давтамжтай 2 сарын зайтай. Тэгээ энийг одоо юунаас болж ийн вэ гэд эмчнэр болохоор ерөнхийдөө л ингээд одоо ийм хүүхэд манай хүүхэд ч одоо ингээд харахад бол ингээд нэг бүр амар хүнд хүүхэд биш шүү дээ тий харахад бол гэвч оншин айгу хүнд тэгэнгүүт ерөнхийдөө л ийм хүнд онштой хүүхэд учраас одоо ингээл нас авах тусам те нас нь ингээл жил ирэх тусам л ерөнхийдөө төвийн гаралтай одоо тэр тарих мэдэрлээсээ л болж ингээд ерөнхийдөө үзүүлэлтүүд ингээл унах ч юм уу иймэрхүү тохиолдол гарнаа. Цаашдаа жил ирэх тусамж гарна. Тэр үед нь яг уу дэмжих хэмжлэгээнүүдээ хийгээл ингээд байхаас өөр аргагүй л гэж ерөнхийдөө үзэж байгаа. Би чинь 5 сард анх удаа хүүгээ тэгэнгүүт ч ёстой. За ингээд л хүрээд ирдэг юм байна л гэж бодсон ёстой. Тэгсэн чинь 7 сард ихтнаас арай дорчлогтой. Арай тайван. Би тэгэл шууд бас төгшөөл ингээд хүлээж байгаа юм чи. За яасан бол гайгүй байгаа лөө. Яагаад тэгсэн бол гэлөө ээж хүн болгон л тэгдэг юм шиг аа. Ингээд хэдий ингээд миний хөөхд биш ч гэсэн за ингээд надад бол тийм бодол өрөөд байхгүй. За яагаад тэгсэн бол юунаас тэгсэн байж болох уу? Яагаад ингээд зүрхний ингээд цохилт багассан байж болох уу гэл. Ер нь бол ямар нэгэн шалтгаантай тий бараг ингээд оншин олдохгүй ингэжсэнээс тийм юм ч муу байна. Тэгсэн эн чинь ингээд шинжилгээний чаар муу гарлаа гэсэн ер нь бол бараг дээр юм байна лээ. Тэгвэл ингээд хүн чи ядаж тэрэндээ эмчилгээ инээ тэрийг цааших юмыг бодно шүү дээ. Тэгэнгүүт юм олдохгүй болохоор чинь жоох хэцүү юм лээ. Тэгээд ер нь бол одоо бол гайг байгаа. Тэг ганц гайгүй байлгаж тэтгэж байгаа юм нь ерөнхийдөө агаар байна. Одоо тэгэл өдөртөө сая 100-ыг бол ерөнхийдөө нарсан дунд л өнгөрүүллээ. Угаасаа нарсан ойч. Нарсан хойдол төрөгчөөр баялаг гэдэг. Өглөө цайгаа уучаал тэгэл нарс руу авахдаггүй 3 бор юм болсон тий. Тэгээд за одоо ингээ ээжийн оролцоо бол энэ гэр бүлд ингээ бүр
маш том байр суурийг эзэлж байна тий. Тэгээ угаасаа ингээд хүүхэд юм байнгут л гэр бүлийн нөгөө хүн тий нөхрийн хувьд ингээд ажил хөдөлмөр эрхэлж нөгөө гурыгаа тэжээх үүргийг гүйцэтгэж байгаа. Үүний хажуугаар ээжэд хэр дэм тусламж болж гин, хэр сэтгэлийн дэм өгж гин, хэр ер нь тусалцаа үзүүлж гин. Ер нь аль айгу сайн нөхөртэй би. Яг ийм одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй одоо яг гэр бүлүүдийн хувьд бол би нөхрийг айгу сайн гэж боддог. Ерөнхийдөө зарим одоо аав нар хариуцлагаас цугтаадаг ч хүмүүс байна тий. Тэгэхэд бол зарим нь бол зүгээр ингээд хажууд нь ингээд нэг тийм бэлэг тэмдэг шиг байдаг хүмүүс ч байна. Тэнгүүт манай нөхөр намайг бүх талаар дэмждэг тий. Одоо ингээд тийм учраас одоо миний ингээ хэдий би хоёр хүүхдээ хараад ингээл ядрах те ингээл нэг юм хэцүү сэтгэл санаа юм үе байх ч гэсэн байнгын ямагт ингээл нэг юм цоглог ингээл нэг ирч хүчтэй байгаад байгаа чинь бас нөхрийн оролцоо маш их байгаа байхгүй юу? Тийм нөхөргүй байсан бол би бас өдий зэрэгтэй ингэж хүчтэй байж тэ одоо тэмцэж хүүгийнхаа төлөө ингэж бас ийм хүчтэй байж чадах байсан уу ганцаараа байсан бол гэдэг бас нэг өөр асуудал байх. Тэгээд ер нь бол маш сайн нөхөртэй. Бүх талаар дэмждэг. Одоо нам ингээ бичлэг хийхэд хүртэл ингээл айгүй сайн дэмжин тий. Би нэг тийм санаандгүй явж байгаад нэг юм уншсан байхгүй юу. Тэгсэн чинь тэн дээр ингэжсэн. Юм үтсэн юм байна. Нэвтрүүлэг үтсэн юм байна. Тэгсэн чинь хоёр хүүтэй. Тэгээ эхний хүүхэд нь аутизмтай гэдээ онцлогдоод тэгээд хоёр дахь хүүхэд нь төрсөн чинь бас дахиад аутизмтай гэж онцлогдоод Солонгос гэр бүлээс аахгүй. Тэгээд нөхрийн оролцоо хэр байдаг вэ гэсэн чинь ингээ манай нөхөр хоёр хүүхдээ нэг ч удаа осонд оруулж үзээгүй. Тэгээ гадуур давуулж явдггүй. Яагаад ингэсэн чинь ингээд ичдэг. Хүүхдүүдээс ингээд ичдэг. Тэгээд эхнэр нь ингээ бүх зүйлийг зохицуулдаг гэхээр энэ хэдий ингээд бидний амьдрал нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн ичдэг ингээд хүмүүс байдаг байгаа байхгүй тийм тэр бүлээ орхиод явцдаг зарим нь хэдий орхиж яваагүй ч гэсэн нөгөө бүр ямар ч оролцоогүй ингээд за ингээд аутизмтай хүүхдүүдийг бол ингээд хөгжүүлээл ах тусам ингээд те магадгүй ингээд суу тухаантан болох тийм авьяастай байдаг гинэ тийм ингээд хөгжүүлэх дуулаа энэ төрж явуулахаар ингээ хөргөж өгдөг ч юм уу тийм зүйлүүд бас маш их байдаг гэсэн. Тэгэхээр өөрөө чи хувьд бол гэр бүлийн хүний маш сайн тусламж дэмжлэгийн хүчээр тий. Одоо л яг ингэж нөгөө хоёр талд ингэж ажиллаж амьдраад байгаа болохоос биш. Ер нь бол цуг байхдаа байнгын одоо хүүхдээ асарна, батуугагаа ч гэсэн ер нь бол яг л адилхан асарна усанд оруулна, хоолно гэл бүхэл юмыг хийн. Гэртээ байгаа үедээ гэрээ цэвэрлээл, хоолоо хийгээл ингээд ер нь бол тийм. Тэгээ бит хоёрын хувьд болохоор ерөөсөө хин хиндээ тэ одоо би ингээл ганцаараа гэртээ хүүхдээ асраад байна. Ингээл ядарч ийн би гэж ерөөсөө одоо нэг тийм зовлондоо очтдггүй гэх юм одоо манай хүн болохоор би ганцаараа ингээл зүтгэлэн тэ ер нь бол зүтгэлэн ингээл ер нь бүхэл юм ингээл одоо ганцаараа бас л ингээл ядарч байгаа шүү дээ бүх юмыг болгохгүй л тэнгуут би тэгж ийн гэж юусоо тэгдэггүй. Тэгэл яг л хоёр би нэг ингээд нэг одоо нэг ярилцсан юм шиг л ер нь бол байдаг. Яг ер нь одоо нөгөө хоорондоо ингээд асуудал энийг одоо тэр бол жижиг сажиг маргаан шүү дээ гэр бүлийн. Тийм жижиг сажиг маргаанаас илүү том асуудал тэнд одоо байгаа учраас хоорондоо ер нь их тэгдэг баха. Тэгэхээр одоо бас олон гэр бүлүүд хэрвээ ийм асуудалтай гэр бүлүүд байгаа шүү дээ. Ингээд хөөхд гэдэг чинь ерөөсөө амьдралын гол зүм, гол утга учир шүү дээ. Тэгэхээр хөөхдөөс болж хэрэлдэх зүйл зөндөө байна. За ялангуяа ингээд тусгай хэрэгцээд бол бас ингээд хаяж авах ч юм уу, салах ч юм уу тий. Тэгэхээр ийм хосуудад ингээд өгөх зөвлөгөө яана гэдэг. Одоо нэг ингэчүүл би дээр байдаг юм да тий. За ийм үед нэг иймэрхүү харьцаатай байгаа хоорондоо ингүүл за ер нь даваад гардаг юм да ч гэдэг юм уу. Ерөнхийдөө одоо яг хүүхдийнхээ оншиг хүлээн зөвшөөрснөөс хойш бид хоёр хинт ч буруу үггүй байхгүй. Үнэхээр л ийм л юм болох л ёстой байсан юм байна. Одоо цаанаасаа зурагдсан тавилан л юм байсан юм байна. Тийм учраас хамтдаа энийгээ давж гарахын төлөө л явъя. Тэгээ бид хоёр нээлж тэр одоо мэдээж гомдолтойгооч тэр эмчиг насан туршдаа буруутгасангүй те
чи ингээд төрүүлчлээ гэж намаа буруутгасангүй, чи эцэг нь айж тэглэнглээ гэж нөхрөө буруутгасангүй. Тэгээ ерөөсөө хоорондоо нэгээ ингэж буруутгахгүй, хэнийг ч буруутгахгүй, угаасаа л эрхэл ёстой хүүхэд ирж байгаа байхгүй. Ямар нэгэн одоо гай юм таараал тийм нэг хэцүү хүн таараал юм хүүхэд төрчихөж байгаа ч гэсэн илүү л их хайрыг мэдэрхийн тулд бит хоёр дээр ирсэн байгаа байхгүй. Тийм учраас ерөөсөө хинт ч буруу өгөхгүйгээр ингээл цаашаа хамтдаа зорилгоо нэг болгочоол тий. Хоёлаа л энэ асуудлыг ингээл энэ хүүхдэд л ингэчий гэж зорилго тавиал тэрнийхээ төлөө л байвал гэж боддог. Тэрнээс нэгнээсээ ингээд бурууг хайгаал өөг хайгаад байвал асуудал угаасаа мундахгүй шүү. Тэгжил боддгийг. Тэгэхээр бусад үдж байгаа ээжүүд байх юм бол тэ айл болох нэгээ буруутгахгүйгээр тэ ер нь хүн чинь нэг буруутгах тийм жоохон дуртай юм шиг. Тэгэл ямар нэгэн асуудал гарлаа гэхэд тэр асуудлын утга учир нь юундаа байсан юм бэ гэлгүүгээр нөгөө хэн буруутай байсан бэ гэдгийг ингээ олох гээд тэгээ олоод яах юм тий нэгэнд одоо болоод өнгөрсөн нэгэн тийм асуудал юм чи тэгэхээр зүгээр хүлээцтэй байгаад хүлээн зөвшөөрөх нь цаг хугацааг тэртээ тэргүй бид нар ухрааж чадахгүй юм чинь нэгээ буруутахаас илүү нэг цаг те 1 минут ингээ тэрний тухай маргалдснаас хоёулаа нийлээд 1 минут 1 цаг энэ өвчнийхөө тухай судлаад те хүүхдийнхаа төлөө яг тэр нэг цагаа хүүхдийнхаа төлөө зарцуулвал илүү ахицтай байхгүй юу? Тэгэл ингээд байгаад байвал хүүхд ч байранда, өөрсдөө ч байранда, за бүр байрнаас ухрах ч магадлалтай. Тийм болохоор ер нь бол зорилгоо нэг болгоод бүгд хариуцлагатай л байх хэрэгтэй. Энэ одоо ямар нэгэн байдлаар одоо ийм харвалттай тийм эмч эмнэлгийн буруутай үйлдэлээс биш ч гэсэн ийм саажилттай өвчтөе хөхтэй болсон ч тэрэнд ээж ч тэр аавч тэр хинч бурууг л ахгүй юу. Тийм учраас хиндэл буруу хөхгүйгээр гоё ойлголцоол зорилгоо нэг тавиал тэрнийхээ төлөө цаг минут өөр ашигтай өнгөрүүлж ивэл тэгэл нөгөө одоо ийм хөхтэй чинь яаж хасрах юм яаж хооллох юм гэлдэг жааш. Тэгэхээр хоёрын хувьд болохоор хооллолтын хувьд яаж юм Батукад хоёрын Батукад хоёр болохоор манай хүү нөгөө ингээд нөгөө хүн зажилчаад залгидсан шүү дээ. Манай Батук болохоор залгичаад зажилдаг байхгүй юу? Тэр нь одоо тэгээ суудсан анхнаасаа тэгээл суудсан. Тэгээ тэрийг одоо өөрчилж чадахгүй байгаа. Залгичаад ингээд залгичаад араас нь ингээд байдаг. Хид ингэчдэг байхгүй юу нийтдээ. Тэгэнгүүт ерөнхийдөө одоо юм буталсан хоолгонд гэхдээ бас зажлуур эрэхтнийг одоо байнгын ингээд зутан бантан гэл нэг юм одоо бүр ингээд залгуур нь хэцүү одоо тийм хүүхдүүд бас байдаг. Тэгэнгүүт тийм хүүхдүүд бол яа харахгүй л одоо тийм цутналаг хоолохоос өөр арга байхгүй. Би Батукагийнхаа хувьд болохоор ер нь бол ингээд шимт хичээлтэй юм өхөөсөө гадна бас юм арай нэг илүү зүгээр нэг юм хоолнууд одоо жишээ нь бууз хуушуур ч юм уу тиймэрхүү юм ихсэн аль болох идүүлдэг. Яагаад гэвэл хүүхдийн зажлуур бас хөгжиж явах хэвээр. Тэгээд тэрийг зөв зажлуулж хэрэгтэй. Хүний эрүү ингээд тойрог хэлбэртэй эргэжиж хүн зажилдаг юм байна л да ер нь. Тэнгүүт манай Батукаг их шууд ингээд ийм байхгүй. Тэнгүүт хэл буйл мөл юм а жоохон хацчих гад байдیں۔ Тэнгүүт тэрийг ингээд нөгөө аль болох зөвл ингээд дадал суулгах хэрэгтэй байгаа. Тэгэхээр зутналаг ер нь одоо тийм хоолноос жоохон татгалзаад зүгээр доторх орцын ингээд нэг тийм бүхэл болгож байгаа юм. Тий, орцын нэг юм шимт хижээлтэй ногоо, тэ булууны ясны шүүлч юм уу тиймэрхүү юмар гэхдээ бүхэллэг тиймэрхүү хоолоор хоололдог. Ингээл хамт байгаа л болохоор ингээл анзаарж байгаа. Маш их анзааргал чухал юм байна те. Ингээл за одоо яаж юм, за ийм хоол идэж гин, ингэж гин, тэгж гин гэл. Тэнгүүл ингээд дуртай зөөл гэж байгаа, тоглох дуртай, тоглоом хүртэл гэж байгаа те. Өөрийн гэсэн сонирхол бас байгаа. Манай Батука хамгийн дуртай юм дуу сонсох дуртай. За. Тэр нь анх одоо 8 сар төрсөн хэрэг 4 сартай байхад наах мэдсэн. Шинэ жилийн үеэр тэгээд шинэ жилийн дуу сонсгосон чинь ингээ уйлаад бүр ингээ амар уйлаад тэгэнгүүт ингээ нөө арганд орохгүй уйлаад тэгэнгүүт нэг тийм дуу тавьсан чинь чимэг болцсон байхгүй. Тэгэл тэр цагаас хойш ерөнхийдөө дуунд дуртай байна гэд мэдсэн. Тэгээ одоо бүр ингээ өөрөө ингээ тусдаа чихвч зүгээд ингээ дуугаа сонсдог. Тий. Дуу сонсдог. Тэгээ нөгөө олон орчны ийм нэг чанга чимээнүүд хүүхдийн чимээ мэмээ яг ингээ нэг олон бужигнсан юмд жоохон тийм таагүй дунд нь ингээ орилоод байдаг байхгүй. Тэнгүүт чихвчээ зүчдэг. Тэгээ дуугаа сонсоод тэр дуун цаана диско дуусан. Бүр хүүхдийн дуу муу сонсохгүй.
Заримдаа нь болохоор нэг жоохон тийм бяцлаглалын дуунууд байдаг шүү дээ. Тиймэрхүү дуунууд тавьж өгдөг. Гэхдээ ер нь бол диско дуу сонсох айгуу дуртай. Шинэ үед гарч байгаа гадаад трендийн нэг лаг түүсний ясын дуунууд сонсоод манд огт ингэ сууж. Тийм дуунуудыг тэр яаж ингэ сонсоод дуртай юм бэ гэ мэдхүү. Өөрөө нөгөө дургуугаа илэрхийлдэг байхгүй юу? Одоо бол нөгөө идэхгүй дуртай дургуугаа л илэрхийлнэ. Хэлэхгүй ч гэсэн идэ болцсон бол ингээл амааж хажуу тийшээ хараад дургуу байвал ингээл уурлаад дуртай байвал инээгээл тэгдэг байхгүй юу? Тэгэнгүүт энэ дуу биш юм байна гэл ингээл солиод. Хөөхөн бас өгнө ингээд илэрхийлээд ингээд хөгжөөд л байгаа юм биш тий. Тэгээд ер нь бол айгуу сайн ойлгоно. Тэгээ өөрийн яаж байгаа юм бэ Батука читгэхгүй штэ мэхгүй штэ гэд хэлжүүлвэл нь тэр чинь. Загинж ийн гэл. Би одоо Батукаг загнаад. Тэгээ бас тэр чинь эрхэлж нялхархаа мэдээд байна гэдэг байгаа штэ. Ер нь тийм. Маш эрх юм бэлээ штэ ер нь л. Тийм. Ингээл наалдаал ингээл байж ах туртай мөөмрүү шиг тийм ингээ байж ах айгуу туртай. Тэгээ одоо ер нь бол өвөр дээр баг багтахаа болчиход байна. Тийм бэлээ. Батука чи метр 40, би ч метр 57. Бид хоёрын хоорондыг төөл зээ. Тэгээ одоо ингээд тэрвэрхээр ингээд хөлн ингээд хөлтөө орооцолтоод ингээд явж болохооргүй болчиход байгаа бид хоёр. Тэгээ хөөрхөн тэрврүүлээл наалдаалах юм билээ. Тэнгүүл нөгөө нэг дүүн бас араас нь ингээд наалдаал зүүгдэл дүүн юу яах шаа миний бас анзаарснаар нөгөө агаадаа айгүй их ингээд хөгжүүлээд ингээд баясгаад байна гэж би харсан шүү. Одоо сүүлд хийсний бичлэг байгаа. Сая амралтын өдрөөр ингээд нөгөө тоглоомны микрофон барьчаад гэлс урд нь ингээл дуулаад гэснээ ингээд ёсолдог байхгүй айгүй баяр хүргэе гэхээр ингээл ёслон тэгэнгүүтээ Бабука аймаг гоё дуусан гэд өөр агаагийнхаа гарыг барайл ингээд Батука ер нь бол гартаа биетийг хүргэх айгүй дургу. Тэгээд хүүхдийн чимээ хүүхдэд бол айгүй дургу байхгүй юу. Ер нь ингээл хүүхэд ойлгох чимээ. Тэгсэрнээ дүүдээ ерөөсөө уралдаггүй. Дүүн гарын барайд яаж нээсэн ч манай хүн инээгээл инээгээл идэм мэдээ зүгээр тэрийг харжод би бас хөөрхийн бүрээстэй үнэн сурч агаагаа хөгжөөгөөл тийч чин дуулаад бүжиглэн янз бүр бол нугарна. Тэгэл нэг хөлөө нэг ийшээ олгоод миний хөөр ядангууд нөгөө тийшээ олгоод өөр ядангууд гар нэмэгтэй л өстө. Явж өгнө шүү дээ. Батукаас айгуу сайн харддаг юм билээ. Айгуу дуртай тэрэндээ. Тэгэл аймыг ямар нэгэн байдлаар бас ингээд нөгөө хэрэг хийгээд ч юм уу надад бас загнуулах үе байж штэ би ч одоо байнга инээгээ суухгүй хүүхдээ бас нэг загнан тэгэл аймаг өөлж болох Батука чи инээ энэ жаалаа бас тэгээд бас баясаад дээ штэ тийч загнуулаад ахаар бид гурав ч юу нэг хөвгөлтэй энэ дэр тэгээ одоо ерөөхдөө л ингээл ээжтэйгээ ингээ байхдаа бүрэн илэрхийлчтэй юм тэгээ өөрийгөө. Ер нь бол одоо би засахтаа хүртэл надад би яг нөгөөдгийг анзаараад ингээ нөгөө завгүй биш юм хийхгүй яг ингээ хажууд нь байгаа үед анзаарчих юм бол би ингээд 0 цуулгаад ингээ хөндрүүлждэг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол яг миний хувьд бол би ойлгоод нөгөө ингээ илэрхийлэмжийг ойлгоод ингээд идэх юм. Тэгэхээр надад одоо яг миний хувьд бол ойлгуулаа л идэх юм. Ээжтэй өөрийгөө ойлгуулаа л юм тий. Тэгэнгүүт нөгөө дүүн яаж ийн одоо ингээл ахтайгаа харьцаа хөгжлийн хувьд ерөнхийдөө яаж хөгжиж байна? Одоо ер нь бол Батукагаа яг ингээд нөгөө баян хардаг болохоор тэр юм уу Батукагаа айгүй хингэдэг ээжээ Батукагийн хөлн даарсан байна оймсын өмсүүлчихээ оймсын энэ байна маа гэл ингээд галтогонд хоол игээ зогсож ирсэн. Ээжээ мэ Бабука ачуун гिचж гисэн агаагийнх нөгөө шүлсэн гоож нойлын цаас эртнад тэрж. Тэгэл нөгөө агаагаа хараад бүр илүү нөгөө том хүн шиг болцсон. Тий, том хүн шиг болцсон. Тэгээ асарч халамжлах ёстой юм байна тий. Тэгээ одоо тэгээд бүр том болохоор бүр сайн ойлгох нь шүү дээ. Бусдыг сайн ойлгодог болох юм байна. За энэ бол ийм юм байна. Энд би ингэж туслах хэрэгтэй юм байна тий. Тэр тал дээр мундаг л одоо цаашлаа дахиад өөр тийм хүүхдүүд хүмүүстэй таарсан чсэн тий ойлгоод ингээд тусалдаг хүн бас ингээд тэнд би болж байгаа айгүйх баяртай байгаа байхгүй тий. Тэгэхгүй бол ер нь бол би бас яг өөрөө ингэж тулж мэдэрхээс өмнө бол ийм саажилттай ийм хүүхдтэй хүмүүсийг бол ер нь их мэддэггүй байсан юм шиг лээ. Яагаад юунаас болсон юм болмол те одоо ер нь бол хүмүүс чинь заримдаа ингээл гарахгүй гэж юм ууж агаад ингээд гажигтай төрүүлсэн гэж юмнууд ярьдаг штэ те. Ер нь бол яг тийм хүмүүс шиг байгаагүй гэж хэлэхгүй. Ер нь бол бас тийм бодол байх нь байдаг байсан. Тэгээд хүн яг өөр дээр тулаад ирэхээр л мэддэм байх. Тэгэнгүүт одоо яг
дараа нь тийм хүнтэй таарж одоо яхад ядахнаа ингээд нэг тэрэгэн цэртэй хүн цам гарах гэж зогсож байхад түрээгүйгээд сэтгэлтэй л охин өсөх байх. Яг үнэ. Яг л тэгж байгаа. Харахад л халамжлаа лээ тий. Одоо бүр Google-дээрээ тоглохдоо хүртэл суганд нь халууны шил хийцэн гэсэн. Энэ хүүхэд л ингэж л асрах хэрэгтэй байна гэж ойлгосон. Ер нь л ингээл халууны шилүүлийн үзээ. Ер нь нэг ингээл өвчтөө хөвт асарт ингээл. Өөр нэг хөөгч одоо нэг харсан үзсэн юм аа л дуурайж байгаа тий. Тэгсэн тоглож. Өнөөдөр тэгээд гоё яг асууя гэж бодож исэн, ярилцъя гэж бодож исэн зүйлүүдийн тухай ярилцлаа. Тэгээд хамгийн төгсгөлд нь болохоор маш олон юм ээжүүд байгаа. Тэгэхээр гоё тэр ээжүүдэд нэг хандаад ормын үг өгвөл одоо ээжүүдээс өмнө одоо зүгээр юм одоо юм яг юм асаргаатай хүүхэдтэй ээжүүд биш бусад хүмүүс байгаа шүү дээ тийм хүмүүс одоо ийм асаргаатай хүүхдийг хүүхдээ асарж байгаа ээжийг одоо бити өрөвдөж байгаарэ гэдэг юм одоо өрөвдүүлэх бол айгүй муухай мэдрэмж надад бол ялангуяа тэг ингээд миний хүүг ингээд нэг ивэдээ хөөхидөө гэл ингэхэр надад айгүй тийм онцгүй байхгүй яасан бэ бусдын л айдлаа амьсгалаа л ингээд идэж угаал амьдарч илээ шүү дээ тэгэхгүй зүгээр гоё хайрлаад урам өгвөл гоё ахгүй яг юм асаргаатай хүүхдтэй ээжүүдэд болохоор ер нь бол өөрсдөө битгий хаяараа хайж болохгүй юм байна хаяад яг одоо ингээд нэг амьдралынхаа ингээд бодоод үзэнгүүт амьдралын тойрог байгаа шүү дээ. Би ингээд нэг тойрог дотор байна гэхэд энэ тойрог дотор чинь зөвхөн Патукат хоёр байна уу? Патука угна аймаг бид дөрв байна уу гэдгээ бас анзаараад үзэх хэрэгтэй юм шиг байгаа. Тэнгүүт яг амьдралынхаа гол зорилгыг зөвхөн тэр хүүхэд дээр ингээд мэдээж тавих нь зөв гэхдээ ингээд ямар нэгэн байдлаар дараа нь чи өөрөө юу хийж чадах вэ? Чи өөрөө хинбэ гэдгээ бас ингээд мэдээд өөрийгөө ингээд нэг юм дуртай ядаж нэг хоббигоо олоо тэг гэртээ ингээд ийм байгаасаа л гэж хүсэж байна. Ер нь бол мэдээж ийм муухайгаар хэлж байгаа юм шиг тийм хөгжлийн мэргэжилтэй хүүхдүүд маань бид нартай хамт ингээд хөвшрөөл хөтлөхгүй нь ер нь бол бас ингээд тодорхой зүйл шүү дээ. Тийм учраас тэрний дараа чи өөрөө хэн болж үлдэх вэ гэдгээ одооноос бас бодох хэрэгтэй байна гэж би яг боц. Сая ингээд нөхөө маань ингээд нэг олон дахин өвлдөөд эренгүүт яг боц ингээд дараа нь би өглөө босоод юу хийх вүлээ? Зорилго байхгүй болчихж байгаа юм. Ер нь бол тийм учраас өөрийгөө хизээч хайж болохгүй юм байна. Үлдэж байгаа бусад гэр бүлийн гишүүдээ хайж болохгүй юм байна. Тэгээд тийм учраас одоо өөрийгөө л нэг одоо хайрлаж байгаа хэлбэр шүү дээ. Тийм учраас ингээд өөрийгөө ингээд хөгжүүлээд одоо бүр ингээд сурах юм ч одоо хайшаа гэхдээ ер нь бол өөрийнхөө чаддаг зүйлийг нэг бодоод эргцүүлээд тийм орхиж болохгүй хоббигоо олоод ер нь бол өөрийгөө бити хаяарай л гэж одоо дараа нь хинч биш болж үлдэхгүй төлөө өөрийгөө бити хаяарай л гэж зөвлөмөр байна. Тэгэхээр амар сэтгэлийн хаттай бэлтгэлтэй л байх хэрэгтэй юм тий. Ер нь бол тийм яг одоо ингээд би төгсгөлд нь ингээд одоо ингээд өөрийгөө ингээд харангуут зөвхөн тэр тойрог дотор нэг Патукат төр л байсан юм шиг. Тэнгүүт бие маргааш өглөөн нь босохороо юу хийж чадах вэ те юу хийх вэ би чи ер нь яг юу чаддаг юм бэлээ юу сүлдээ баг би хэм бэлээ болохоор байгаа хгүй юу тэгэнгүүт одооноос ингээд онлайнаар те ингээл нэг гоё мэдээж одоо юм асаргаад өгтэй ээжүүдийнхэн мундаг ингээл хүүхдээ гэр насраад өөрсдөө ажил хийгээд нөгөө яг ганц бие ээжүүд мэжүүд бол ажил хийгээд явж байгаа хүмүүс байгаа. Яг ингээд над чи гэртээ тогтмол хүүхдээ хараад ингээд байж байгаа ээжүүд бол өөрсдөө хизээж битгий хаяарай л гэж зөвлөмөр байна. Сүүлд надад нэг одоо 2 жилийн өмнө гэх юм уу? Үгүй 1 жилийн өмнө юм байна. Хоёр манд цэцэрлэгт яг ингээ хоёулаа явж эхэлдэг болоод тэгээ би яг тэр өглөө яг энэ мэдрэмжийг авсан байхгүй юу. Ингээд одоо яах вэ? Нэг хүнд хэрэггүй болсон юм шиг мэдрэмж аваад нэг ингээ хинт ч хэрэггүй хийх ч ажилгүй тэнгүүлээ найз жаахгүй гараа тайжих үлээ гингүүтлээ ажил хийхээр ямар ажил хийх вүлээ хин намайг тосч авах вүлээ за тэгвэл дуртай юм хийгэнгүүл дуртай юм нь ерөөсө хөөхтөн л байсан харин тий ингээл хүүхдтэй хаал хийж өгөөл гэрээ зэрлэл хүүхдтэйгээ л хамт байгаад тэр нь л миний бүх өдрүүдийн бүх мөчүүдийн гол тэр цөмөн л болсон. Өөр юу ч нөгөө нэг тойрог дотор чинь хүүхдүүдтэйгээ л байсан байхгүй. Тэгэхээр энэ бас маш чухал юм байна.
одоо нэг бид нар ч амьдрах нэг том зорилго байгаа шүү дээ. Тэр зорилго дотор л хүүхдээ эрүүл сарвал байлгах, хүүхдээ асрах гэдэг зорилго ингээд ийм зорилгууд байгаа болохоос биш бүх том зорилго нь тэр тэгээд жижиг зорилго нь амьдрах биш л байх ёстой байна гэдгийг яг сүүлийн үедэд мэдрээд байгаа хгүй. Тийм учраас хүн ерөнхийдөө цагын тулаад ирэхээр биш те ингээд ер нь бол өөрийгөө хизээж хайж болохгүй те зорилго юмнуудаа л тодорхойлох хэрэгтэй байна гэдэг. Өөр дээрээ бүр яг ойлгоод бүр хүмүүст хэлмээр санагдаад байсан байхгүй. Би бас яг тэр мэдрэмжийг авсан болохоор айгуусаа ойлгож байна. Нэг тийм завтай нэг хинт ч хэрэггүй болсон юм шиг. Тэгэхээр бусад ээжүүд маань ч гэсэн өөрийгөө хайж болохгүй нэ те ямар ч үед ямар ч нөхцөл байдалд байгаа ч гэсэн өөртөө нэг жохон орон зай гаргаад жижигхэн хоббитэй болоод цагийг бас нэг өөртөө нэг хэсэгхэн цагийг зориулдаг л байгаарай тийм. Яг тэрийгэ хийхээрээ нэг ад жаргал мэдэрдэг зүйлээ л олоод авах хэрэгтэй. Тэгэл эргээл хараад амар ирж хүчтэй. Тийм. Юмнууд руугаа эргээд ороход бас гоё тийм. За маш гоё ярилцлага боллоо. Тэгээд бидний энэ подкастыг маш олон байгууллага ивент итгэж байгаа учраас яг төгсгөлд нь ивент итгэгчүүдэд ярихгүй бол болохгүй. Нээлттэй. Манай ерөнхий ивент итгэгчээр Голомт банк ажиллаж байгаа. Тэгээ Голомт банкны Big Loyalty хөтөлбөр гэж байдаг. Тэгээд энэ хөтөлбөр нь яадаг вэ гэхлээр та Голомт банкаар үйлчлүүлэх бүртээ оноо цуглуулна. Тэгээ тэр оноо нь танд суглаа болж ачна. Тэгээ тэр суглаагаараа одоо юунд уралдаанд оролцсон. Тэгээ өмнө нь 2 жил зохион байгуулсан. Тэр хоёрын нэг нь болохоор юу бэлгэлсэн юм бэлээ. Нэг өрөө байр, хоёр дахь нь болохоор Чангангийн автомашин бэлгэлсэн. Одоо энэ жилийнх нь болохоор iPhone 15 Pro Max бэлгэлж байгаа юм бэлээ. Тэгэхээр та нар маань бас голомтоор үйлчлүүлдэг болол суглаанд оролцоорой. За, ойлголоо. За, дараагийн бэлэг энэ байна. За, Энтогийн эмийн сан байдаг те. Энто эмийн сангийн Биферон гэж сонсч ирсэн үү? Сонсч ирсэн. Өстой хэрэгтэй. Одоо яг хэрэгтэй. Яг одоо үгүй те. Одоо лаан байгаа. Тэгээд нөгөө мааз гэл гээд амран дөрхдөг 2 тас байгаа. Тэгээд гол нь энийг нөгөө хөргөчөндөө хадгалаарай. За, хөргөчнөөс гадна ингээ байлгаад ах юм бол хүч нь ер нь суларчдаг гэж хэлээ. Тэгээд бүх заавар нь байгаа юм чинь нэ. Тэгэхээр хоёртоо хэрэглээрээ яг одоо маш хэрэгтэй. Яг хэрэгтэй юм байна те. За, маш их баярлалаа. Дараагийн бэлэг. За энэ манай подкастыг Орхон Beauty Salon ивент итгэж байгаа бас тэгээ энэ ага 31 гэдэг нэг хүүхдэд зориулсан юм. Юу арсны тос хүүхдүүдийн арсны бүтээгдэхүүн гэсэн. Манай хоёр чинь Батука ер нь ямар арстай вэ? Манай Батука хуурай. Ер нь эмзэг диатезэн дээр гарах уу? Батука гайгүй аймаа жоох эмзэг арстай. Тэгвэл энэ ерөнхийдөө хоёулаад нь болно гүн чигшүүлэх үйлчлэгээтэй. Тэгээд хажууд нь бас энэ мист байгаа. Ээж нь энийг хэрэглээр Орхон Beauty Salon-ы маань үүсгэн байгуулагч нь өөрөө хийсэн мист байгаа. За маш их баярлалаа. Зөндөө их бэлэгтэй болоо буцах юм шиг. Хоёртой хэрэглүүлээрээ. Нөгөө хоёр хүүхдээ үлдээгээд ирсэн. Ээж нь зөндөө бэлэгтэй ирлээ л гээд байна. За дараагийн бэлэг нь Happy Family гэд хоолны бэлтгэж байгаа. Энэ болохоор маш гоё. Ганц өдөр ч гэсэн гараа амраагаарай заяа. Энд чи яг нөгөө хүүхэд идэж болохоор ямар нэгэн амтлагч хийгээгүй гараар татсан махтай бууз хуушур гинэ бууз баншаага. Тэгээд Батукада бас өгж болохоор ингээд бүр ингээд нухшилцсан шууд чөлөнд нь хийгээ болохоор брокколи болон хулууны юм бэлтцүүд байгаа. Тэгэхээр та гурав маань амтрахын идээрээ. За тэгнэ. За баярлалаа. За тэгээд төгсгөлд нь манай хамтрагчаар мадам цэцгийн дэлгүүр ажиллаж байгаа. Цэцэг авах мэдрэмж өөрөө маш гоё байдаг шүү дээ тий. За. Би чи ер нь амьдралдаа цэцэгийн ховор авсан шүү дээ. За тэгвэл би бэлгэлж байна. Манай подкастт хүрэлцэн маш их баярлалаа. Ямар гоё юм бэ? Стах баярлалаа. Ийм гоё подкастнда урьж оруулсанд маш их баярлалаа. Түрүү хэлсэн шүү дээ тий. Ер нь бол айгүй мундаг хүм ингээд ийм хүмүүс өргөдөөд оролцоод ингээд нөгөө ээжүүдэд маш хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл ингээд өгдөг. Тэнгүүт намайг ингээд нөгөө өрөнгөт яг үнэндээ би яана би одоо юу ярина гэж бодсон. Тэгээ ямар ч ясан ярилцлагаа дуусгасан ярьлаа. За тэгээ та дөрөвтөө бас эрүүл энхийг аз жаргал сайхан бүгдийг хүсье. Маш их баярлалаа. Танай гэр бүлчсэн. За баярлалаа. Подкасттай хамт байсан ээжүүдтэй маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.